Ер нь бол олон нийтийн сүлжээн дээр л анх энэ асуудал гарч ирсэн. Тэгэд иргэд маань мэдээлэл дутуу байгааг бол ер нь илэрхийлжсэн. Тэгээд тэр утгаараа ч гэсэн 3 сарын сүүлд байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын ороонд бас мэдээлэл тэзүү бонуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ даривчсан үнэлгээ байдаг шүү дээ. Тэрийг болон бусад одоо энэ төсвийн хаанаас гарахын улсын хуу нийслэлийн хүү гэх мэт одоо өрөөгөө жихрхэн тооцсон гэх мэт ийм мэдээлэл хүсэж албан бичиг явуулсан. За түүнээс хойш бол бараг 5-6 газарт албан бичиг хөрвүүлсэн байгаа. Яа гэвэл мэдээлэл бас бүр төгс олдоогүй байгаа шүү дээ. За тэрнээс хойш бол хүн намын зөвлөл дээр ажил хийсгүйсээр би өөрөө эдийн засгийн хувьд үргэлжтэй нүггүй гэдэг ажил хийсийг ахлаад ажилласан байгаа бүх мэдээлэл судалгаан дээр үндэслээд бас тооцоол хийсэн. Нийслэлийн орлогч дарга даваадлаа бас хүсэлтийн дагуу publicly гэж ярьдаг олон нийтэд зарим одоо мэдээллүүдийг ил тод ингээд Facebook дээр байршуулсан байсан гэх мэт. За тэгээ байгаа одоо энэ 234 их найт төгрөг зарцуулна гэдэг. Түүнийхээ 500 тэрбумыг аль хэзээ одоо тухайн компани шилжүүлсэн байгаад байдаг. Гэтэл тэр компани одоо тендер цэг, гов цэг юм энэ дэр байгаа штэ. Яг нөгөө тендерийн зохимжит байдаг энэ шаардлага үзүүлэлтүүдийг хангасан уу гэвэл бас асуудал байгаа юм. Тухайлбал одоо тухайн тус төрлийн ажил үйлчлэгийг гүйцэтгэсэн туршлага нь 15 жил байх ёстойг бууруулсан тий. За мөн одоо хасах 20 градуст одоо тухайн төрлийн замын ажиллагааг ч юм уу гүрэн ажиллагааг хийсэн байх ёстой туршлагыг хасах 3 градусгаа бууруулсан ч гэдэг юм. Тэгээ тэрэн дээр бас туршлага нь бас хангалттай биш. Мөн одоо өмнө гүйцэтгэсэн ажлын төсвийн хэмжээг 250 сая доллараас бууруулсан гэх мэт ингээ асуудлууд байгаад байгаа. За түүнээс гадна 234 их найд гэдэг чинь их мөн. Тухайлбал бид нар нийслэлийн одоо 2026 оны төсвийн орлоготой харьцуулж үзэхэд энэ нь 93% нийцэлж байгаа. За улсын төсвийн 2026 оны төсвийн орлогын тухайлбал 12%-тай тэнцэгч гэдэг юм уу. За дотоод болон гадаад зээлийн хэмжээг бол бараг нэгийг нь 2 дахин нөгөөг нь 4 дахин их хэмжээтэй тэнцвэц. За ингээд тусгай дүрмүүд байдаг төсөл дүртгийг тооцох 2-3 янзын бас дүрм баа. За тухайлбал нэг дүрм нь автозам болон замын байгууламжийн одоо төсөл дүртгийг тооцох дүрм гэж байна. Тэрэн дээр ингээд бүр англиад ямар зардлууд зайлшгүй тооцох ёстой хэдийн хувьтай гэж байдаг. Тэрийг нь бол зарим зардлуудыг дутуу тооцсон. Мөн одоо бид нар мэдж байгаа өнөөдөр инфляц ямар байгаа вэ? Ирээдүйд одоо эн чинь 2.5 жил баригдана гэж тооцсон байгаа илүү дээ. 28 онд дуусгарт. Гэтэл энэ хугацаанд байх уу гэвэл бас үгүй яа. Бодит биш хугацаа тооцоолсон байна. Өшөлтийн үндийгээд одоо нөө шинэ онгоцны буудлын одоо өртөг зардалтай харьцуулахад бас бодит бус тооцсон байна гэдгийг бас манай ажил хийсийнхээ хэлсэн. За тэгээд инфляц, ханшийн зөрүү их материалаас гадна импортоор оруулж ирнэ шүү дээ. Гэх мэт ингээд эдийн засгийн, макро эдийн засгийн эрсдлүүд байдаг мэдээжийн тоонуудаа ингээд тооцоод үзэхээр зардал бол 234-ээс даруй одоо 50-60% өсгөр ийм тооцоол гарч байгаа. Гэтэ одоо байгаа мэдээлэл дээр тулгуурлаад үзэхэд гэх мэт зүгээр нэг таамгаар эсвүүцээд байгаа биш. Одоо байгаль орчин, экологийн хувьд үнэхээр зорьсон төр зориг болох замын төржирлийг бууруулж чадах уу гэдгийн хувьд ингээд маш олон энэ нийгмийн төлөөллүүд, мэрэгжлийн хүмүүс, инженерүүд, байгаль экологийн мэрэгчлэн экспертүүд тэгээд нэмээд энэ эдийн засгчид бид хэд ороод ингээд тооцоол хийхэд үнэхээр энэ төслийг зогсоогоод эргэж харах тэр трассыг өөр байдлаар гаргах юм зайлшгүй шаардлага үүсчихэд байгаа. Тэгэд бид нар тэр хот явны институт хийж байдаг тэрнээс ирсэн судалгааны дүгнэлтийг харахад бас энэ трасс бол буруу энэ байдлаараа бол боломжгүй сөрөг тал ихтэй гэдэг үндсэн билэг штэ.